Өнөөдөр манай хуучин хамт олон хөгжлийн алтан сан гэдэг төрлийн бас байгууллагын гишүүд нийлээд энэ хөгжлийн бэрхшээлтэй хараагүй сонсголгүй хүүхдүүдийн сурдаг 2916 дугаар сургуулиуд дээр бол дотор байрныхын гадаа сургуулийнхын нүүдэн дээр мод барих мөн одоо дотор байр сургуулийн хоорондын заагийг тогтоосон энэ хажууталт их том арилжааны төв Хөдөлთა 8-ны төв байдаг газараас жоохон ч гэсэн энэ бяцхан хүүхдүүдэд Монгол улсынхаа иргэдийг тусгаарлах, амьдрах, сурах орчныг нь бүрдүүлэх талын одоо тогтчлтын ажлыг бол хийж мод тарьж одоо улс орон даяар өрнөд байгаа хөдөлгөөнд оролцож байна. Одоо сангийн дэд сайд хаан хоёрыг ирж бидний энэ үйл ажиллагаанд оролцож дэмжлэг үзүүлж байна. За түүнчлэн энэ тэнгэр санхүүгийн нэгдэл болон түүний охин компаниуд бүгд ажиллагсад болон хөрөнгө хүчний ийм тусалцаатаагаар энэ ажил бүтэж байгаамаа. За намар бид нар энэ цэцэрлэгтээ шилмүст моднууд тариална. За мөн түүнчлэн энэ 29 дугаар сургуулийн хүүхдүүдийн яг амарч суух тийм зориулттай салхивч, сүүдрвч за тэгээд наран цэцэг гэх мэт ийм системтэйгээр энэ ажлуудыг хийж гүйцэтгэх юм аа. Өнөөдөр амьдрах орчин нөхцөлийг сайжруулан хөгжлийн алтан сан холбоо хас банкнаас ингээд ногоон төгөл байгуулж өгч байгаад бол бид их баяртай байна. Энэ хүмүүсийн байгуулж өгч байгаа энэ их нөр их хөдөлмөр энэ бүтээлийг бол бид хойштоо үргэлжлүүлээд манай хүүхдүүд одоо улам одоо илүү одоо услага арчилгаа хийж өөрсдийнхөө хөдөлмөрийн үр дүнд энийг илүү одоо сайхан ургуулна гэдэгт итгэлтэй байна. Эх орондоо хайртай хүн болгоны хийх ёстой нэг ажил болоод байгаа.